Доронтой аймгийн жижигдэн үйлдвэрлэл эрхлэгчдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд орон нутагтаа үйлдвэрлэсэн бараавтыг түүнийг томоохон үйлдвэрүүдэд сурталчлан таниулах зорилготой хөдөлмөр эрхлэлийг дэмжих хөтөлбөр боллоо. Цаашдаа бол одоо хэрэгжүүлэх үйл ажиллагаа бол бизнесийн салбарт бол ингээд мэргэжлийн холбоодыг аймаг байгуулсан. Энэ мэргэжлийн холбоодороо дамжуулаад бизнес эрхлэгчид маань чиглэлээрээ өөрийн одоо дуу хоолой, эрх ашигыг илэрхийлдэг. За өөрсдийнхөө одоо төлөө одоо шийдвэр гаргуулахыг төр засгаар шаарддаг. Энэ одоо нэгдсэн зохион байгуулалтанд оруулахыг бид одоо эрмэлзэж байгаа. Тэгээ энэ хүрээндээ бол одоо манай бизнес эрхлэгчид маань тэгш боломжийг олгож өгөхин төлөө төр орон нутаг одоо бүх талаар боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллана. Энэний нэг хэлбэр бол энэ одоо хөдөлмөр эрхлэлтийн одоо өдөрлөг яармаг юм. За өнөөдрийн энэ үйл ажиллагаанд бол бид нар бол одоо ажлын хувцас санал болгож оролцож байна. За олон компаниудтай бол өнөөдөр бид нар бас гэрээ контрактанд хүрэх байх гэж найдаж байгаа үр дүнд нь. Тэгээд тэрнээсээ гадна бол манайх өмнө нь бол одоо 13-4 газар бол бас хувцсыг бол бид нар ойж үйлдвэрлэж бас нийлүүлэгч болоод байж байгаа. Одоо өнөөдөр бол нэмэгдэх байхаа гэж найдаж байна. Хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлийн дарга бөгөөд орон тэмдгийн засаг дарга Бадамсүрэн ууларгын компаниудад орон нутгийн бүтээгдэхүүн үйлчлэгийг танилцуулж хамтран ажиллах санал тавьсан байна.